За эрхэм нүүр номын найз нөхөд та бүхний өнөөдрийн хамгаалан айлтгая. Би өнөөдөр таны бүхэнд сургалтынхаа хичээлээр агсамжны талаар ярина. Агсамж нь ер нь цэргийн албаагч тулан тусгай хүчний цагдаагийн албаагчны шаардлагатай эд зүйлс болон тоног төхөөрөмж авч явах болон байршуулах хамгийн тохиромжтой эд зүйл юм байна. Ба агсамжийг бол ер нь дотор нь хоёр байна. Бүснийх болон чэйжнийх гэж хоёр байна. Тэгэхээр агсамж маань өөрөө чэйжний агсамж маань босоо явах юм уу суугаа үйлдэл хийхэд хамгийн тохиромжтой. Бүсний агсамж бол хэвтэй байдалд ажиллахад бол галын бэлтгэл хийхэд гал дэмжлэг үзүүлэхэд хамгийн тохиромжтой юм байт юм бэл. Тэгээд сүүлийн үед ингээд ажиглаж яхад агсамж маань ерөнхийдөө цэргийнхний шаардлагатай зүйлсээс гадна сумнаас өөрийг нь хамгаалах зорилттой багж бол авчиж байгаа. Ийм ялцсан бүгд одоо ерөөсө хэрэгэлдэг агсамжнууд бүгд ийм ялцсан идэг болсон зорилттой. Ялцсан маань мэдээж левел зэрэглээс шалтгаална. 1-р зэрэгэл, 2-р зэрэгэл, 3-р зэрэгэл, 4-р зэрэгэл гэж болох. Одоо тэрийг алийг хийх тохиромжтой гэдэг нь өөрөө хувин хэрэгжилж байгаа хүн өмс зүүхтэй тэрийг тааруулах хэрэгтэй юм билээ. За агсамжийг одоо өөртөө тааруулахдаа аль талдаа хөнгөн байна, аль талдаа хүнд байна гэдгийг тааруулаад эд зүйлсээ байршуулна. Байршуулахдаа гарын баруун зүүн гарын аль эвтэйхэн хурдан авах. Хурдан эмийн сан болон магазин буу гар буу энэ авах зорилттой. Хараа тааруулаад хийх нь хамгийн зөв тохиромжтой. Зүгээр ажиглаж яхад зүгээр би энд уншиж юмээс хэлж хахад агсамж авчгаад албаа агч тусгай хүчний албаа агч нар бол өөртөө тааруулдаг юм бэл. Зарим нэмийн бүр ингээд нэмж хасна, нэмнэ. Зарим нэг нь бүр наалтуудыг аавна. Зарим нь ингээд нэмж бүхэлж ойдог. Тэр нь одоо дуу гаргах болон ямар нэгэн хөдөлгөөн саад учруулахгүй байх хүнсэлтэй юм бэл. Зүгээр миний үзснээр бол агсамж бол биеинд их эвтэй байх хэрэгтэй. Ерөөс биеинд маш эвтэй. Хөдөлгөөн саад болохоор. Тэгээд ямар нэгэн гүүж харайх өсөр цохорч гүүж явахад бол ерөөсө дуу чимээ гаргахааргүй байх ёстой санагдсан шүү надад бол. Тэгээд жишээ нь одоо нэгөр олон улсын жишгийг харахад агсамжинд бол жишээ нь чэйжний агсамж болон бүсний агсамж 4-өөс 6 магазин хийх шаардлагатай болчихж байгаа шүү. Тийм магазинууд дандаа энэ зангуутай юм уу коноптой байснаас им эрзэнтэй байх нь илүү дуу чимээ гаргах ямар нэгэн хөдөлгөөн хийж авах хурдан хийхэд бол өсө тохиромжтой гэж санагдсан. Тэгээд агсамжин дээр нэмэлтүүд их сүүлийн үед нэмэлт юм пошинт айгүй хэрэгэлдэг болсон. Тийм болохоор тэрийг өнгөө болон загвартаа тааруулаад хийх нь хамгийн тохиромжтой. Жишээ нь одоо миний энэ гарт байгаа энэ агсамжны мөрний нэмэгдэл энэ одоо мөр нарийнхан мөртэй бол мөр холох нь удаан явхад бол ингээд нэг үүргэв та нар хүн үүргэвчэн дээр явхлаар үүргэвч үүрэж явхлаар мөр холгоод байдаг ч тэрний сэргүүлдэг шиг энэ агсамжинд бас энийг хийж болдог талтай. Тэр үүнээс гадна энэ агсамжинд байдаг юм мөрний болон бэлэг хэрэгтний болон хүзүүний нэмэлтүүдийг зайлшгүй хийдэг юм бэл. Тэр нь жоохон тактикийн үйл ажиллагаа явуулж явах дайн тулааны үйл явж байгаад хүн дэвтэр болсон л тоо. Гэхдээ аюулгүй байдалтай маш их дөмөг болдог, төс юу болдог. Аш холбогдол өгдөг тийм зорилттой юм л. Энэ ялцsuул мэдээж энэ төрөл бүрд нь таарсан хажууны бөөрнө хамгаалтын, бэлэгтний хамгаалтын, хүзүүний хамгаалтын юм ялцууд байдаг. Тийм болохоор энэ тухайн албаагч хэрэгжилж байгаа албаагч бол ерөөсөө маш өөртөө таарсан агсамжийг хэрэглэх зүүн хэрэг юм л шүү. Түүнээс ингээд майгаал өгдөг ингээд нэг албаны журмаар ингээд бүгдэнд нь тараахад тэрийг өөртөө яаж тааруулах вэ гэдэг бас онцлог байх хэрэгтэй байл. За сүүлийн үеийн нэг агсамжин дээр давуу тал нэг энэ үүргэвчтэй болчихдог. Агсамжнууд чинь ардталтаа бүгд магазинаа нэмжүүлнэ, админ пож хийж болно, хүнсний зүйл болон нэмэлт өргөн хэрэгэлдэггүй
эд зүйлсээ энэ агсамжиндаа энэ үр хүчиндээ хийгээд явж болно. Нэг шаардлагатай юмнуудаа бол ингэртэй юм уу, чэйжэндээ ч юм уу бүсэндээ хийчих нь шүү дээ. Гэтэл энийг бол дараагийн ээлжинд хэрэглэх юмнуудаа эндээ хийгээд авах боломжтой болчихдог. Тийм учиртай юм бэл. Зүгээр технологи талаас харах юм бол энийг сүүлийн үед өргөн хэрэглэдэг болсон бэл. Энэ Украинууд хэрэглэж байна, Оросууд хэрэглэж. Энэ юу гэхээр GPS утсаа ингээ байршлаа тогтооч. Баян аваа явчихдаг. Ингээд шийдэндээ хийцэн байж байгаа тохиолдолд ингээ нэг л юм харчих. Газрын зураг харж болно, байршлаа харж болно, зураг харж болно. Тийм зориултаа энэ эзүүлсэн бас өргөн хэрэглэдэг болсон. Агсамжин дээр бас нэгэн нэмэлт юм хэлэхэд энэ карбин даацын болон ачааны 2 карбин заавал авчирдаг болсон байл. Энэ нөө зөвхөн миний ажиллаж байхад уулчид өргөн хэрэглэдэг юм бас. Цэргийнхэн бол ерөөсөө ачаатай шүрхөөс гадна ямарваа нэгэн гимтсэн шархацсан тохиолдлоос ерөөсөө шууд татаад аваад өргөө явчихдаг. Тийм давуу талтай шүү. Агсамжны өнгөний хувьд бол ерөөсөө хээрийн нөхцөлд ногоон өнгөтэй, шаргал өнгөтэй, байгалийн өнгөтэй зогтсон. Мультикам өнгөтэй илүү төлхөө хэрэглэх байгалийн өнгөтэй, өнгөлийн далтлын өнгөтэй өргөн хэрэглээд байна. Зүгээр хот суурин газарт зориулагдсан агсамж бол ерөөсөө бараан хар бараан өнгөнүүдийг хэрэглээд болж түүш цагаан агсамжны хэрэглэх нь бага юм билээ шүү. Тийм болохоор өнгөн дээр маш их цэргийн албаа агшд болон энэ байгууллагын албаа агшд анхаармаар юм билээ. Зүгээр би зүгээр нэг юм ажилласан энэ хой хэрийн төмөрж явж байгаа Америкийн манайхнаар бол байгуулагчны хүмүүс бол бас өнгөтэйгөө төстэй шаргал ингээ агсамж зүүцсэн явдаг юм бэл. Тэр яагаад гэхээр нөгөө чэйжнээс нэгдүгürt гимтж бэртгэс хамгаалдаг, аюулгүй байдал талтай. Хоёрдугаарт бас л яг нөгөө ярьдаг түрүүний миний ярьдаг эд зүйлсээ шаардлагатай эд зүйлсээ хамгийн түрүү авч болдгоороо даваа талтай юм бэл. Тэгээ үргэлжлэндээ нөгөө юмнуудаа бас хийчихнэ. Тэгвэл бичлэгэн дээр Европын болон Америкийн цэргийнхний бичлэгэн дээр харж байхад ерөөсө баруун талаач зүүн талаач авахд хамгийн хурдан авч болох, саадгүй авч болох эд зүйлс болохоор нэг аптичк байдаг. Тэр аль гарч шархтаж гимтэж болно шүү дээ. Тэгэхэд айгүй хурдан авах, аль гараараа сурцтай авах нь ерөөсө төхөн болдог болохоор яг гарынхаа зөв байрлал дээр тэр аптичка байрлуулдаг юм байна. Тэрэн дээр бас маш их агсамжтай ажилдаг, маш их сургууль таслалт сургууль хийдэг. Тэгнээрээ практик дээр болон дайн тулааны үед бол айгүй хурцтай тэр нэг сурцтай ажилдаг юм байл л дээ. Зүгээр ажиглаж яхад ой хэрийн нөхцөлд бол ерөнхийдөө чэйжний агсамж хэрэглэхээс илүү бүсний агсамж илүү хэрэглэгддэг юм бэл. Бүсний агсамжин дээр ялгаагүй том бууны дөрвөн магазин, жижиг бууны дөрвөн магазин хийгээд аваа яваад байна лээ. Тэгэхээр тэр тодорхой стандарт байдгийг болов гэж би зүгээр ажигласан. Бууныхаа сумныхаа хүндээс шалтгаалаад тэгээд тэрэн дээр нэмэлтээр нөгөө задгаа ингээд хийгээ явчихдаг, сумаач гэсэн аваа явчихдаг. Яг нөгөө өөрийнхөө хүнд хөнгөнөө тохируулдаг шиг тэрэн дээр яг бүсэн дээрээ ч гэсэн ингээд хөнгөнөө тохируулаад аль талд нь хөнгөн болох уу, аль талд нь ингээд тэмцүүлж явдаг. Тийм учиртай юм билээ шүү. Тэгээд өнөө өдрийн хичээл үүгээр дуслаа. Дахиад дараагийн хичээл хүртэл баяртай.